Сайн байна уу? Сирак подкастын сонсогчдоо энэ жил бусад жилүүдийг бодох юм бол илүү хүйтэн өвөл болно гэд хүмүүс айгүйх гадуур яриад байгаа. За тийм болохоор уг хэргийг Монголд болсон явдал цувралуудад оруулахаар найруулж илсэн байгаа. За Монгол улсад гэр бүлийн тухай хууль гэж бол байдаг. Уг хууль дээр хүүхэдтэй болсон бол насанд хүрэх хүртэл нь асран хамгаалах үүрэгтэй гэсэн заалтуудыг нарийн тусгасан байдаг юм аа. За энэ удаагийн хэрэг нь өвлийн улиралд за дээрэс нь эцэг эхийн хариуцлага гун улмаас харамсалтайгаар нас орсон бяцхан хүүхдийн тухай өгүүлэхээр байгаа. За Монголд болсон явдал цувралд хэрэг нэмэх бүртээ одоо сонсогч та бүгдийг за аллах болон харамсалтай хэрэгүүд нь зөвхөн гадаад улсад болдоггүй юм аа. За Монголч бас та бидэнтэй ойр төсөөлж чадхааргүй тийм хүнд хэрэгүүд болж байдаг гэдгийг одоо танин мэдүүлэхийн зэрэгцээ сэрэмжилж сэргийлж байгаасай нэг нэгэндээ хайртай байгаасай за баг бүх хэрэг явдал ингээд архинаас болж байгаа тухай бол таад сонсчлоо. Тийм учраас арх гэдэг зүйлийг тохируулж хэрэгэлдэг болоосай гэдэг үднээс одоо энэ Монголд болсон явдал цувралуудаа цаашдаа хүргэсээр байх болноо. Ингээд хэрэг явдлыг товч танилцуулбал 2024 оны 1-р сарын 7-ноос 8 шилжих шөнө Баянгол дүүргийн нэгэн гэр хороололд болсон бага насны хүүхэдтэй одоо хамт байх үедээ согтруулах ундааны зүйл хэрэглэж улмаар гал түлээгүй халуун хоол цай хийж өгөөгүй зэргээр үр хүүхдийнхаа өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас өөрийнхөө төрсөн 1 нас 4 сар 19 хоногтой охин нь хүлдэж нас орсон гэх уг гэмтэрийн талаар таад дэлгэрэнгүй ярьж өгөхөөр байгаа. За ингээд хамгийн ихэнд нас орсон охины төрсөн эцэг буюу за шүүх хурал дээр өгсөн яриаг уншиж өгөх юм бол за би Өмнө Говь аймагт цогц цэцээ суманд нүүрс баяжуулах үйлдвэрт ажилладаг бөгөөд одоо бол уурхай амарчсан байгаа. Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнө Говь аймаг руу яваад энэ оны 1-р сарын 8-ны өдөр уурхай дээрээ бол ажиллаж байсан. За охины ээж бол над руу ярьсан. За ярьсан үе нь бол 1 сарын 5-ны өдөр. За тэр өдрөө зүгээр ирсэн юм аа анх бол. За түүнээс хойш уцаар яриаггүй байжгаад 3 хоногийн дараа буюу 1-р сарын 8-ны өглөө 6 цагийн үед над руу залгасан. Ингээд хүүхэднийг сонирн болцсон маань огт хөдлөхгүй байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө төрсөн ах руу залгаад манад та нэг яваад очичооч ээ. Хүүхэд ивгүй болчихлоо гэд над руу манай эхнэр яриад байна гэд би хэлсэн. За ингээд шууд уцаар ярьсныхаа дараа Улаанбаатар хот руу бол гарсан. Улаанбаатар хот руу явж байх замдаа охиныхоо ээж рүү удаа дараа залгасан боловч уцаа огт авахгүй байсан. Би 1-р сарын 8-ны орой 22 цагийн орчимд Улаанбаатар хотод ирээд охины ээж дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлц дээр ирж байцаагчтай уулзахад одоо охин бол аль хэдийн нас орчихсан талаар за тэгээд охины ээжийг ирүүлж үсэн гэж бол цагдаагийн албаа хаагчаас би сонссон. Охины ээж бид хоёр 2017 онд танилцсан бөгөөд тухайн ондоо нэг гэрт хамтран амьдрах болсон юм. Охины ээж бид хоёр гэр бүлээ батлуулсан бичиг баримт бол байхгүй. Бид хоёр дундаасаа нэг охинтой байсан боловч одоо бол ингээд нас орчихлаа. Хэрэгтэн надтай хамт амьдарч эхлэхээсээ өмнө 2 хүүхэдтэй байсан. Том хүү нь бол 16 настай. Тэр хүүхэд нь Дорнод аймагт өвөө эмээ дээр амьдардаг. Харин бага хүү нь бол 6 настай. За тэр нь бол бид хоёртой хамтдаа амьдардаг байсан. Би явахдаа гэртээ 20 шуудаа нүүрс, 1 шуудаа мод зэргийг хүнсний зүйлийг хамт авч өгөөд явсан. Нүүрс түлхэд гал асаах зорилгоор мод ашигладаг учраас нүүрснээсээ бол хамаагүй бага хэрэглэгддэг. Манай гэр эсгий бүрээстэй гялгуурууд болон машины бүтээлгээр давхралсан битүү цаваг гадна бүрээстэй хаяа манаатай учраас гал түлцэн үед бол маш дулаахан байдаг аа. Энэ хэрэгээс хойш охины ээж бол өөр хүнтэй амьдарч байгаа. Одоо хэвлэгдэнд байгаа хүүхэд нь бол минийх биш ээ гэсэн мэдүүлгийг өгсөн байна. За үүний дараа ахыгаа төрүүлж хүүхдэд юу болсон талаар харуулгаар гэрлүүгээ явуулсан гэсэн учраас нас орсон охины аавынх нь төрсөн ах гээгийн одоо гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж өгье. 2024 оны 1-р сарын 8-ны өдөр 7 цагийн үед манай дүү над руу уцаараа залгаад ахаа би Өмнө Говь аймагт ажилдаа ирчихсэн байна. Саяхан манай эхнэр над руу залгаад хүүхэд хүсчихсэн сонирн болцоод байна гэд яриад байна. Та очиод үзээд өгөөч гэхээр би гэрээсээ гараад
Дүүгийн гэрт очтол хашааны хаалга, Монгол гэрийн үүдэнд залгаатай амбаарын хаалга, гэрийн хаалга гээд нийт 3 хаалга бүгд цоочтой байсан. Тэгэхээр нь хашааны хаалгыг хажуу айлынх нь хүүхдийг гуйж байгаад давуулж онгойлгуулсан. Харин амбаарын хаалгыг өөрөө хөшиж онгойлгосон. Гэрийн хаалгыг орилж хашгижж байж ич дотроос нь эхнэрээр нь онгойлгуулсан. Тэгээд гэрт нь орсон чинь арх согтууруулах ундааны зүйл хэрэгсэн байдалтай байсан. Ба би юу болсон бэ? Яасан юм бэ? Хүүхэд хаана вэ гэсэн чинь хүүхэд тэнд хэвтэж байгаа гэж заахаар нь очиод үзтэл хүнчлөөр бүтээчихсэн хоёр хүүхэд байсан. Нэг хүүхэд нь 6 настай, эхнэрийнх нь дагуур хүүхэд бол зүгээр унтаж байсан. Харин хажууд нь манай дүү эхнэр хоёрын ой 4 сартай эмэгтэй хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй биетэн хүрэхэд үв хитэн мөн гөрээнийхэн судсыг үзэхэд хүйдэн цогцлохгүй болохоор нь эхнэрт нь хандаад чи 103-д хэлсэн юм уу гэсэн чинь би өчигдөр 23 цагаас хойш 103 руу залгасан боловч ирэхгүй байжгаад өглөө үүрээр 4 цагийн үед түргэн үзээд хүүхэд чинь нас орчихсан байна гэж хэлээд яваад өгсөн гэсэн. Тэгэхээр нь би шууд 103 руу залгаад танах руу өчигдөр 23 цагаас залгаад яахаараа өглөөний 4 цагт ирдэг юм бэ? Тэрнээс ч болоод хүүхэд нас орчихсан байна гэсэн чинь 103 өдөөс та дуудлага өгсөн утас болон хаягаа хэлээд өгөөрэй гэхээр нь утас болон хаягийг нөгсөн. Ингээд 103 шалгаж үзээд манад уг дугаар болон оршин суугаа газраас огт дуудлага орж ирээгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрт нь хандаж чи юу яриад байгаа юм бэ? Чи ерөөсөө 103-т дуудлага өгөөгүй юм байна штэ гэсэн чинь миний өөдөөс юу ч дуурахгүй зогсоод л байсан. За ингээд тухайд гэр хүйтэн байхаар нь чи галаа төлөхгүй мүү? Гэр чин бүр мөсөн хонгил болчихсон байна штэ гэсэн чи өөдөөс мод байхгүйгээд тэгээд би гэртээ байж вэ гэж хэлчихэд машинтайгаа Баян гушууны эцэс рүү яваад мод аваад байж байтал над руу 103 залгаад хаягаа заагаад өгөөрэй гэхээр нь би 103 эмчэд хандаж Баян гушууны эцэс дээр очиод над руу залгаарай. Гэрт бол очиод хэрэггүй байх гээд би одоо очлоо гэж хэлэнгүүтлээ замаараа Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хилцс рүү ороод цагдаад босон асуудлын талаар хэлээд мэдээлэл өгөөд тэгээд 103-аа дагуулад буцаад гэртээ очсон. 103-ийн эмч ой 4 сартай хүүхдийг үзээд энэ хүүхэд 4-өөс 5 цагийн өмнө өнгөрсөн байж болцсохгүй байна. Яагаад тэгэхээр аль хэдийн бие нь хүччихсэн байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн манай дүү Өвнөгов аймагт уул уурхаан компанид ажилладаг. Бас оны өмнө яваад одоогоор бол ирээгүй байна. Рострон дуусаагүй байгаа гэсэн мэдүүлгийг бол ах нь өгсөн байгаа. Одоо хэдрийн дагвар хүүхэд буюу насанд хүрээгүй гэрч болох 6 настай хүүгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг уншиж өгье. За аав, ээж, дүү бид хэд цогтой амьдардаг аа. Би өчигдөр ээж дүү хоёртой байсан. Аав шинэ жил болоогүй байхад Өмнөговь аймаг руу ажил руугаа явсан. Ээж сүүлийн 2 хоног гэж хуруугаараа одоо зааж үзүүлсэн байна. Ингээ 2 хоног дараалаж арх уусан, өчигдөр өглөө уусан, өдөр бас арх уусан. Ээж сүүлийн 2 хоног бас огт гал түлээгүй. Бид хоёрт бас огт хоол хийж өгөөгүй. Би хүрэгчэнд байсан чокобай, ундаа, шоколад, печен зэргийг идсэн. Халуун хоол хийж өгөөгүй учраас дүү маань ч гэсэн надтай ижилхэн юм идсэн байхаа. Өчигдөр ээж дүү бид 3 ханахуу болчихсон байхад орондоо орсон. Гэр хүйтэн болохоор шүн дараад нэг удаас ирээд буцаад унтаад өгсөн. Өглөөс ирэхэд 4 товцтой ах нар ирчихсэн байсан. Аав арх огт уудаггүй, ээж өдөр болгон арх уудаг. Би даарах ядрахыг мэднэ. За даарахаар бол хүнчлөө нөмөрдөг, ядрахаараа унтдаг. Миний дүү өчигдөр орой болтол унтсан. Дүү бид хоёр их даарж үлссэн. Би цөөвөн идмээр санагдаад байсан. Би ээжэд хоол хийж өгөөч, ээжээ өлсөд байна гэсэн чинь ээж огт хоол хийж өгөөгүй. Өчигдөр дүү маань орон дээр хөвтөөд унтаад л байсан. Нартай байхад ч гэсэн унтаад л байсан. Би харин ганцаараа бөмбөгөөр за тэгээ өөрийнхөө алтан картаар тоглож байгаад тэгээд унтсан. Маргалдах гэдгийг бол би мэднэ, хэрүүл хийдэг, зодолддог гэдгийг ч гэсэн мэднэ. Аав ээж хоёр маань маргалдаж хэрүүл хийдэг, аав ээжийг арх уугаад байдаг болохоор ууралдаг. Би ээжийг арх уугаад байхаар нь арх уугаа болооч гэхээр арх уухаар нь
миний бие зүгээр болдгоо гэж ээж надад хэлсэн. Ээж арх уугаад байгаа болохоор аав түлхэж унаадаг. Ээж яг арх уугаад байвал хамт байх дурггүй, арх уухгүй байх юм бол би хамт байх дуртай. Аав арх уудаггүй болохоор би дандаа цогтой байх дуртай байдаг. Өчигдөр ээж дүүгийн нуруу руу наалгацсан гэдэг ийм мэдүүлгийг бол өгсөн байна. За ингээд шүүх хурлын тэмдэглэлд бол өөр хид хідэн хүмүүсийн бол мэдүүлгийг дэлгэрэнгүй тусгасан байсан. Гэхдээ хоорондоо нэлээд давхцаж байгаа учраас та хэд товчлоод хүргэе. За уг хэрэг явуулсан айлын талаар бол 2 3 хурш болон өрхийн эмчийн мэдүүлэг байгаа. За ингээд хуршүүдийн өгсөн мэдүүлэг гэвэл айлын нөхөр нь бол арх уудаггүй, уурхаад ростроор ажилладаг учраас сарын тэн хагаст нь бол харагддаггүй. Харин гэртээ ирчихсэн хойноо бол том хүүхдээ сургуульд нь хөргөж өгж байгаа юм шиг харагддаг. Харин их нь бол ихэнхдээ согтуу харагддаг. Дандаа гэрээс нь согтуу хүмүүсээ орилж шаарлах, дуулж хуурдах, хүүхдүүдийн уйлга сонсогддог гэсэн бол байна. Харин өрхийн эмч нь нэг удаа бол очсон тэмдэглэлээ хүрэхэд бага хүүхдийг одоо төлөвлөгөөт вакциндаа ирэхгүй байхаар нь гэрт нь очиж бол хийсэн юм аа. За вакцин хийх товлолтын үеэр бол өндөр жинг бол үздэг. Түүнийг үзэхэд хүүхэд бялдар муутай насандаа байх хэвийн хэмжээндээ бол жин нь хүрэхгүй байсан учраас хоол тэжээлийн зөвлөгөөг бол ээжт нь өгсөн. За тэр үеэр бол аав гэх хүн бол байгаагүй. За харин одоо яг зөвлөгөө өгөх үедээ хажууд нь ойртоход хүүхдийнх нь ихээс бол нэвширсэн тийм архины үнэр бол хангалтж исэн гэдэг мэдүүлгийг бол өгсөн юм байна. За ингээд шүүхийн шинжилгээний ерөнхий газрын цогцост эмнэлгийн шинжилгээнд бол юу гэж дурдсан бэхээр талигаачийн цогцост одоо гэмтэл бол байгаагүй. Талигаач үхэлд хүрэх архах хууч өвчин бол тогтоогдсонгүй. За талигаач нь осгож бол нас оржээ. Талигаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэсэндээ тухайн үед бол амь насыг нь аврах боломжгүй байсан гэдэг тэмдэглэл байгаа. Тухайн үе гэдэг нь бол түргэний эмчнэр очсон үеийг хэлж байгаа. За ингээд хэрэгтнийг шүүх сэтгэц эмгийн одоо судлалын газраас бас дүгнсэн байна. Ямар нэгэн сэтгцийн эмгэггүй хүн байна. Өмнө нь сэтгцийн ямар нэг эмчилгээ хийлгэж байгаагүй. За ийм учраас бол энэ хүн хийсэн одоо үйлдэлтэй бол хариуцлага хүлээх бүрэн чадвартай гэдэг ийм альбан бичгийг бол явуулсан байна. За мөн ахаад нэг байгууллагаас альбан бичиг ирсэн нь цаг өөр орчны шинжилгээний газар байсан. За уг альбан бичгээр юу гэж тусгасан байгаа вэ гэхээр хэрэг явдал болсон тухайн өдөрт цас бол ороогүй. Гэхдээ агаарын температур бол хасах 26-аас хасах 28 градусуудын одоо хооронд хонсон байна гэсэн утга бүхий ийм альбан бичиг байсан. Одоо бол хамгийн гол хүн буюу шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг уншиж үгэй. За нөхөр бид хоёр 2019 онд танилцаад тухайн ондоо нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн бөгөөд гэр бүлээ батлуулсан. Одоо ямар нэгэн альва бичиг баримт бол байхгүй. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй байсан боловч тэр маань одоо насарчлаа. Манай нөхөр Өмнө Говь аймагт төмөр зам дээр ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнө Говь аймаг руу ажил руугаа явсан байсан. Би 2 хүүхэд болох 6 настай болон 1 нас 4 сартай хүүхдүүдийн хамт гэртээ үлдсэн. Шинэ он гарах үед эгчээндээ очиж тэмдэглэхдээ архи хэрэгэлсэн. 2024 оны 1-р сарын эхээс эхлэн гурвуулаа гэртээ ирсэн бөгөөд 1-р сарын 5-ны өдөр үеэл эгч маань нөхөр хүүхдийн хамт манад ирээд би хоол унд хийж өгөөд орой манахаас тэд нар бол явсан. Би орой гэртээ ганцаараа 0.75 литрийн пивер савлгаатай архинаас 2 гундаг уугаад унтаж амарсан. Маргааш нь буюу 6-ны өглөө машиндсан бахаар 2 хүүхэдтэй бантан хийж өгсөн. Өдөр нь мөн бантангаа идсэн ба орой гомонтой шил хийж өгч бид нар хамтдаа идсэн. Тэгээд би өмнөх өдөр ууж байсан архинаасаа 1 гундаг архи уугаад унтсан. Маргааш өглөөнд буюу 7-ны өдрийн өглөө 6 цаг өнгөрч байхад сэрээд тэгээд галаа түлчгээд хүүхдүүдээ сэрээгээд хоол унд өгчгөөд үлдсэн байсан архинаасаа 2 гундаг уусан. За тэгээд оройн 2 хүүхдээ өвөртлөөд бол унтсан. Тэгээд шөнө 3 цагийн үед босож бие засах гэтэл охин маань эвгүй болчихсон байсан. Тэгээд нөхөрлөө энэ талаар хэлсэн мөн яаралтай түргэн тусламжийн 103 дугаар руу олон удаа залгасан боловч хүүхдийн түргэнлөө залгаа гэж хэлээд Skype-ийн дугаар өгсөн. Тэр дугаар руу залгахад дуудаж байгаа боловч огт хуцаа авахгүй байсан. Нөхрийн төрсөн ах нь үүрээр бол
ирсэн. Тэгээд цагдаа нар араас нь дагаж ирсгээсэн. Нөхөр ажилдаа явахдаа төлөх төлөө сайжруулсан түлш мөн хоол хүнс авч өгөөд явсан байсан. 2024 оны 1-р сарын 7-ны өглөө босоод би уураг нь бол гал түлсэн гэж байгаа. За өдөр бол гал түлсэн. Хамгийн сүүлд 21 цаг өнгөрөөд галаа бас түлээд унтсан. Манайх нөөц буюу сайжруулсан түлш их ичгээр айгүй халаад байдаг учраас би багаар хийсэн гэж байгаа. За би сэтгэл санаагаар унсан үедээ арх уучих гад байдаг талтай. Гэхдээ байнга бол уудаггүй гэдэг ийм одоо өөрийгөө өмөрсөн мэдүүлгийг өгсөн байна. За ингээд сонсоод үзэхээр хүүхэд нь бол 2 хоног ээж маань галт хүлээгөө өгöd байгаа шүү дээ. Тэгсэн чинь ээж нь бол өөрийгөө өмгөөлж хэлж байгаа л нэг хэлбэр юм л да. Энэ мэдүүлэгтэй бол ямар ч тач тасралтгүйгээр галаа түлсээр л байсан гэдэг утга бүх юмыг сая одоо айд сонслоо. За ингээд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрээ галлаагүй утснаас Монгол гэр одоо хүүтэн амнаас уур гарсан байдалтай байсан гэдгийг бол хамгийн ихний үзлэг хийсэн цагдаа нарын одоо тэмдэглэлийг уншиж үгэй. За төмөр зуухны таг онгорхой дотроо шин модтой боловч асаагаагүй. За гэрлүү ороход буюу амбар хэсэгт өрөөсөө 13 шуутай сайжруулсан өндгөн түлштэй, үнсний сав дүүрэн үнстэй, зуухны зүүн талд аяга дотроо шингэнтэй тийм бууз хүлдчихсэн. Шанага дотроо бас нэг шингэн зүйл байсан хөлдөөстэй. Бүх өнгийн усны сав доторх ус бас хөлдсөн мөстэй байдалтай байснаас гадна сэнгүүр нэртэй певний лаз, шүншиг нэртэй архины шил 2 ширхэг, мөн хойд хэсэгт нь хевсэн дээр певний 2.5 литрийн 3 ширхэг сав, певний лаз зэрэг маш их хөглөрөөстэй байсан тухай ингэж тэмдэглэж үлдээсэн байна. За тэгэхээр яг өмнөхөн уншиж өгсөн хэрэгтний мэдүүлгээс тэс ондоо байгааг та бас сонслоо. За ингээд хэрэгтний өмгөөлөгч Балжидмаа гэдэг хүн болохоор нас орсон охины ээжийг дараах байдлаар өмгөөлж байгаа энэ шүүх хурал дээр бол. За ингээд гин буруу дээр бол огт маргахгүй. Манай хэрэгтэн одоо манай үйлчлүүлэгч бол гин буруутай гэж байна. За ингээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1-р хэсэгт зааснаар зүйлчлүүлэх бий бол саналтай байна. Учир нь манай үйлчлүүлэгч нь хүүхдийг төрсөн цагаас нь өсгөн хүмүүжүүлж вакцинд хамруулах зэргээр үүргээ бол хангалттай гүйцэтгэж ирсэн хүн. Харин шүүгдэгч нь хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй зөрчиж санаатаагаар байнгын шинжтэйгээр хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. За энэ бол байнгын шинжтэй гэдэг нь прокурорын тал тэгж зөвлөж байгаа. За энэ бол нэг удаагийн болгоомжгүй хандсан үйлдэл учраас хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээн зүйлчлэх үндслэгүй юм аа гэж одоо ийм байр суурьтай өмгөөлөгч нь өмгөөлж байгаа. За энэ эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1-р хэсэгт юу гэж заасан бэ гэхээр хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэдэг заалт юм байна. Хэрвээ яг энэ зүйл заалтаар яллагдах юм бол хэрэгтэн 1 жилээс 5 жил хүртэх хугацаагаар зорчих хэсгийг хязгаарлах. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ингээд шүүх хэрэгтнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 16-гийн 11-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигч нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхэд нас орсон гэмт хэрэгт үйлдсэн гин буруутайд нь тооцоод 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр ингэж тогтоосон юм байна. За хүүхдийн төрсэн эцэг бол оршуулга ёслолыг хийчихсэн. Ямар нэгэн гомдол бол ихтэнд байхгүй, ямар нэгэн төлбөр тооцооны нэхэмжлэх байхгүй учраас зүгээр шүүх зохих журмынхаа дагуу шийдвэрийг гаргаа гिचгсэн байсан учраас ямар нэгэн байдлаар оршуулгын ёслолт нь ч гэдэг юм уу төлбөр бол огт нэхэмжлэхээр заагаагүй юм байлээ. Та бүхэн сонсоод уур хуурчтай гуниглаж эсвэл шүүмжлэх сэтгэл төржиж бол магадгүй. Гэхдээ хамгийн гол нь бол ийм эмгэнэлт явдал бидний дунд бол дахин давтагдахгүй байхын тулд гэр бүл ойр дотны хүмүүстэй анхаарал тавьж архиталт болон хайхрамжгүй байдлыг зөвөр өнгөрөөхгүй байгаасай гэж би хүсэж байна. Хүүхэд бол бидний ирээдүй тэднийг хамгаалах хуулийг зөвхөн бичгээр бус амьдрал дээр хэрэгжүүлж ээж аавууд маань хариуцлагатай яг энэ хариуцлага ухамсарлаж одоо байж л бид уу гашиг бол тавтахгүй байж л чаднаа. За ингээд сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ хэрэг бидэнд сануулга, сэрэмжлүүлэг болж үлдэх болтугай гэдэг энэ дугаараа дуусгая. За ахаад Монголд болсон явдал цувралд маань нэмэгдсэн дугаарыг сонсохыг хүсвэл лайк болон subscribe дараарай.